Бидний аялал үргэлжилсээр намрын нарны туяа хөрсийг дулаацуулж, хүний сэтгэлд дулаан, амар амгалан, баяр баясгаланг тарина. Газар дэлхий олон өнгөөр солонгорч, хөх тэнгэр далай мэд, гол мөрөн тойл мэд харагдах энэл дүр зургийг зөвхөн намраас л олж харна. Байгалийн төгсийн үзмжинд залуус маань загас барих шин сорилттой нүүр тулна. Хангай дэлхий хишиг буйнаа хайрлаж тэдний хичээл зүтгэлийг шагнах болов уу? Үер буугаад ургас мургас унтсан байхад доогор нь загснуур ороод үүрлцэн бахтан дээрээс нагаас нэг бас барьдаг л байсан. Та хоёрын загсанд явж юу? Би өөр хүүхэд байхдаа гол дээрээс зүгээр шууд нөгөө сатурка гэдэг лөө. Сатуркаар нэг юм татаа гаргах. Уурга мурга байхгүй юу? Үгүй уурга байсан. Зүгээр модонд ингээд урдталт нь сатурктай. Наа. Нэг жоох юм орчихгүй яач юу? Эдгээр загас орцсон баг шиг байгаад хэ. Чинийх чинь дэгээмэгээ янз бүр юм байгаа. Би бол загас багас сайн мэдэхгүй шүү дээ. Аа. Тий. Тэгэхээр одоо яг ер нь ихэд сонирхож байгаа над мэтийн хүн ер нь хаах нь очиж яаж зогсвол яавал ийвэл гэд зааж өгөх зүгээр биш үү? Гэхдээ би өөрөө тийм амар лаг загас чинь биш үү яаж гэх юм. Гэхдээ чи тамирын голоос ерөөсөө би баг дэгээмэгээ шаардахгүй гараараа ингэж ямар барьдаг мэрэгжлийн загас чинь биш шүү дээ. Fly fishing мэдэхгүй юу? Наа юу ээдгийг. Чи огт мэдэхгүй биш дээ. За би чамд ярьж өгье дөө. Ер нь бол загсыг байна шүү дээ, тий. За. Өглөө сэрүүн дээр, орой сэрүүн дээр яах юм бол загас их идэвхтэй байдаг. Эргүүлэгтэй газар энэ төр тэгээд бургастай газар энэ төр бол загасаас их олноороо баригдах магадaltaй байдгийг. Миний хувьд бол хизээч загас барьж үзээгүй ч гэсэн ер нь загаслж байгаа хүмүүсийг дагаж явж лээсэн л да. Тийм нэг ёсондоо амралт болж байгаа нь байгаль дэлхийтэйгээ ингээ сайхан хайр зөв харьцаж байгаа энэ тэрнэл гоё байдаг. Буцаага тавьчихсан шүү дээ. Одоо манай найз энэ MCB Angler гэж их нэр хүндтэй том загас чинь байдгийг. Аа. Чи мэдгүй юу ер нь? Мэдгүй. Лүбиний амтлагийн дуучин. Аа, тийм шүү дээ. Тэр бол ингээд том тул бариад буцаагаад ингээд зураг авахулчаа 50. Буцаага 50-аад идэг тий. Тий. Гэтэ яг нөгөө үржлийнх нь үеэр бол барьж болдгүй юм байна шүү дээ тий загсыг. Үгүй тэр талаар нь бол би мэдэхгүй. Ер нь бол зүгээр яаж ч бодсон үржлийнх нь үеэр ямар ч амтныг ер нь оролдоод хэрэггүй. Дүрс шахаж байгаа үе үед нь бол загсыг барьж болдгүй гэдэг юм байлээ. Гэхдээ зүгээр ингээд голын урсгал сонсоод ингээд нэг цаг зогсохын төр чин тархинд амралт болоод одоо баг спортоор хичээлснээс ч илүү ингээд бие мие альжаал тайлаад гоё байгаа хөөхгүй. Аа. Хүмүүс ч бас юу яд юм бэ штэ. Загас барихаас илүүтэйгээр бас. Тийм тэр нь л байгаа. Стрессээ тайлах гэж явд юм байлээ. Амрах, стрессээ тайлах. Голын энэ чимээ бол ингээд хүнийг бүр ингээд бүх энэ муухай бодол модлоос нь салгаад амраачдаг байгаа хөөхгүй. Гэхдээ яг манай дүү энэ Оги бидний чинь сая нөгөө би нэг баг болгоцсон. Манай хоёр эмэгтэй гидсээ янзлаад сайхан шүлмэл хийж явах хооронд бит хоёр одоо бас байгаль хангаа маань нэг хишиг харилцах болов гордоо зогсож байгаа. Би бол гэхдээ зүгээр ер нь бол барих гэсэн бодол чалга, итгэл чалга. Надад баригддаг тийм загас гэж байх уу? Би бүр анхны удаа ийм дэгээ барьж үзэж байна. Би зүгээр сонирхоод ингээд шидэж үзүүл ямар уу гээл ингээд заа түрүү нэг жоохон заалгасан. Ингээд урсгалынхаа дагуу татаад энийг бүрүү зов эргүүлээд энийг ингэх юм бол төгчих юм байна, ингэх юм бол ингэх юм байна. Тэгээ би зүгээр мэддэг юмаа сая доогээд бааварлал ярьж өгөөл байж байна. Өглөө орой загас итгэхтэй байдیں۔ Нэ тэрэ гэл. Гэхдээ би бол амтны ам таслахгүй. Хэрвээ ёндороо загас орох юм бол би зураг авахулмаар л голонд. Буцаага тавьчихна. Мэдээж би ёндорох юм бол баг энд гэхдээ тул байхгүй. Хамгийн том загсаар л ёндорох байх л та. Ёндоотой хүн юм чинь. Гэтэ би сайхан ингээд зураг авахулаад иймэрхүү юм барьлаа гээл тэгэл буцаагаал тавьчих уу. Эндээс ер нь бол хүмүүс барьдаг гэж байна. Тэгээ Нямбах хотоороос яах вэ нэг бас гордлог тэгэл хоёул нэг.
ганц загастай хоёр охин дээр очих санаатай л үзээд байна дээ. Загас чинь бас ерөөсөө чимээ их нөлөөтэй. Нөлөөлөх үү? Тий. Оо базар байна. Би нөгөө зүгээр найзуудынхаа загасчлалыг дагаж явхад намайг бол донгоцлогоо цаашаа ер нь цаашаа гэж хөөчдөө. Тэгэхээр чимээгүй байх их юутай. Оо бас өргөлөг янз бүрийн юм тийм ээ. Холынхоо ийм эргүүлэг тохоо дагах юм бол баригдах нь амархан гэсэн шүү. Би чи чамаагийн чи ер нь нилээ мундаг загас чинь гэж дагаа гараад заалгаа яваарэ гэж дагаа гараад ирсэн шүү дээ. Ёстой тийм байхгүй шүү дээ. Голын чимээ амралт, тайвширлыг нэг дор мэдрүүлдэг гэдэг. Урсгалынхан чимээг сонсоод амраад өгөө бололтой. Харин Отхон баярт хичээл зүтгэлийн үр дүнд загас баригдах эсхийг таашгүй. Манай хүн гүзээтэй харьцаа сурсан. Хаанаас ах юм? Тийм нөгөө гүзээтэй харьцаа сурсан болохоор зүгээрээ мэдээд байна. Би бүр халтарчуудаг, алдчуудаг айгаад шин. Би хоньны гизнээс юу байна? Тэгээ ингээд зулгаачаар ингээд цоорчуудаг гэж бас айдаг. Мангад сүрдэн штэ. Тийм үү. Гүзээ харахаар баярлаад шүү. Харин би чамд одоо давуу талыг өгөөд чаддаг юм а хий. Гүзээгээ ав гэсэн шүү. Энэ цааш. Тэр энэ ч насч. Зя. Тэнд тасчих. Таны чинь сайхан. Доош нь нэвтээд газар наалцчих шүү. За. Ингэж хагаад. Хиймэг баастай тийм биш. Бид нэр гиз гүзээ бас юм байгаа бах та. За одоо энэ ч бас эргүүлнэ шүү дээ. За би хийж байгаа. Эхлээсээ ингэж. Чи чинь бүр мэддэг юм болохоор ногоо иддэг болохоор Ямар өнөр юм заваан биш юм бэ? Тэ? Ногоо иддэг болохоор өстой муухай биш үү? Дүүн одоо тэгэл байнгын юм гүзээтэй ноцлолтой шүү. Тийм байна. Өнөр нь бол тийм өстой муухай өстой муухай биш байна. Гарнал гэхээсээ шингэчээд ярьчихгүй мөд. Тийм үү. Зя басаа. Одоо энийг салаад гарах юм. Энд чинь за энэ бараг нэлээд том гайгүй том хон байсан болохоор Тийм үү. чи бараг хил гүзээ. Нэг хил Салаад гарчих уу? нэг Нэг салаад хэдэн төгрөг болох вэ? 1 кг 45,000 600 г нь 34,000. Гэтэ би гүзээ өгж байгаа юм чи надад ашгаасаа нэг 5,000 төгрөгч төгөхгүй юм. тийм ээ. Харин тэ. Бас би бодоод байна хэдэн төгрөг энэ хүнд бэлий юм өгчөө гэж дотор бодоод байгаа юм шүү. Зөв юм хийчихв буруу юм хийчихв. Яг ашгаасаа 5,000 өгөхгүй юм бахтаа. Гоё. Амттай юм авч ийл та. За тэгээрэй заа. Хөөгөө сайхан баас болохоос юм ингээд. За энэ ингээд давхар хосоо ихлэ авчихна. Гошног одоо энэ чинь хошногон шигдэг юу байхгүй юу? Хошногон жигдэг. Хос. Одоо энийг ингэж энэ хоёрлон сайхан усыг цэвэрлэх нь. За баасаа сайхан шүтлээ. Баас идэг өвн тэр чинь хүн байгаа. Ингээд шүтлэх нь шүү дээ. Хоёулынгийн сайхан хагалчихгүй шиг. Амнаас нь жоохон баас хөнгөлөй төхөө. Гэхдээ яг гардаа тэгвэл хийх л байна. Гардаа тэгвэл хэд олон удаа тэгэл хийгээл хийн шүү дээ. Хийнэ хийтээ. Яг гардаа л загнаад. За энэ хоргол гаргаж байна. Хамгийн эцсийн бариантаар сайн усаа ариу. Тэгэхээр нач дороо гарчих. цус амтлан цусаа их юм байна. Бид тэднэрээс дээр амтрхан идээлээдэг болохоос ш яг нарийн процессоо бас л ингээл яг гардаж хийж үзэхгүй л бол ясам дээр баасны хоолоод идээд идэг байна шүү дээ. Би баасны хамгийн сүүлийн амар вау идээд идэв шүү дээ. Энэ хорволон гэхдээ айгүй амар юм байна уу? Нөгөө бас Эцсийн бариантын баас юм болохоор Наад руу сайн усал хийгээд. бүгдийг одоо эн чи юу вэ? 70 давхар гэсэн шүү. 70 давхар. Моосаа талантаа. Тэгээ талантаар камер авч байгаа гэсэн шүү. Даасан ширхэг юутэйгээ ярьжсэн шүү дээ. Юутай бас сонирхолтой юм байна. Өчтөр цагаан эдэ бэлтгэхэд бол бас заалгачаар болцохоор байсан. Яг гиз дотор цэвэрлэх бол хэвээр амар биш юм байна. Зүү. Учир начрыг сайн асууж тодруулахгүй бол зарим юмнууд ингээд цусмус гүйлгээд гоё амттай идэх байсан юмнуудаа жишээлбэл ингээд хахаад цоолоод идэх боломжгүй бол ингээд хайчиж байгаа байхгүй юу. Тэгээ хайр юм боллоо. Тэгээд ер нь маш сайн туршлагатай хүнтэй хамт байж нэлээ олон удаа гиз гүзээ цэвэрлжээж л сурах юм байна. Тэрнээс нэг удаагийн юмар бол сурахгүй юм байна. Ер нь амар ажил биш вэ? Манай би чинь хэнийг бас баазна гэж бодсон чинь бас өөр салбар юм байна. Гүзээний салбар чинь дотрын Хоёр хуваагдж байгаа байхгүй юу? Гүзээний салбар дотрын салбар хоёр чинь шал ондоо юм биш үү? Малтай холбоотой болохоор л бүгдийг мэддэг гэж бодсон чинь бас буруу байсан юм байна.
Одоо яг хоёр яг. Манай хүн энд бас байцаалтаа надтай зэрэгцээл байж байна. Харин тийм ээ бас яг ижлэх. Нэр нь бас ингээд нэг үзэний юу ч юм бас ингээд малын дотрыг хоёр басж байгаа юм ш тэ. Дотроо хоёр салбарлаад яасан Тийм, дотрын салбар, гүзээний салбар. Одоо тэгээд өөрийнхөө салбар надад бол ингээд нэг юм баас маас юм нарийн нандин биш юм цэвэрлэх мэрлэх баас шээ цэвэрлэх юм л амар юм би. Үгүй ер нь сурмаар. Ялангуяа чи шүү дээ. Одоо би одоо сурах гэж салбараас томсго. Өргөжүүл. Өө сурна. Ер нь бол сурцсан байхад илүүдэхгүй юм байна. Зундаа ядаж нэг удаадаа ингээд арилгаж цэвэрлээд ах юм бол сурчхойггүй дээ арайчтай тий. Би очиод гээс усаа авдаг шүү. Хажууд нь баасаа арилгаж сууж идэхгүй бас яг зүгээр суудаг. За би нөгөө нэг би хэлээ гаргалуу. Сая гаргасан юм уу? Гаргаагүй шүү дээ. За энэ чи араа энэ нөгөө айгу маш олон нарийн давхаргуудтай энэ гол болгоны цэвэрлэгээ хийж байна. Надад энэ ажил л ёстой сайхан амар ажил байна. Муу сархинаг. За өөрийнхөө салбарын ямиг авсан хөгжүүлнэ. Өөрийнхөө салбарт орсон. Тэгээ өөрийнхөө салбар дээр энэ гад чаддаг юм юм чи. Тэгээ энийг энэ ходоод гидсэнд маш сайн. Ходоод гидсний үйл ажиллагаа гөрөл цөлгөөний сайжруулдаг. Ер нь бол хүнд бол маш сайн гэсэн учраас энийг маш сайн гоё цэвэрлээд тэгээд ажил хийж байгаа хүмүүстээ гэрээсээ хоол яваа хүмүүстээ чамж өгье гэж бодоод шин. За би энийг халуун усанд наадахтай чамд шамж болох юм уу? Гүзээтэй чам. Энийг гид доттойгоо шалсан дээр үү? Одоо яана тэнцээ нэг хөлдөө гүзээгаш баасаа тэрийгээс боссон юм шиг. Энийг би дахиад нэг угаач халуусна. Тэгээд яв боллоо. Монголчууд эрт дээр үеэс эхлэн 5 хошуу малаа хайрлан хүндэлж ашиг шимийг нь хүрцээр өдийг хүрсэн. Тиймээс малынхаа гэдэс дотрыг цэвэр нямбай арилгаж идэж бэлтгэх нь Монгол эмэгтэй хүн бүрийн хийж чадах ёстой ажлын нэг юм. Малынхаа гэцийг арилгаад сурчхад илүүдэхгүй үзээ. Эй, нямбах. Барьцсан шүү. Ханшаартай атсан бэ яасан. Брэдэ. За барьц. Хөдөлж гин үү? Хөдөлж гин. Ой. За дарж. Гиш. Янз янз байж тээ байр аа. Нэг загастай. Цаг болсон уу чи? Тэглээ. Би жоохон унтчих. Одоо ястаа өөрөө барьсан юм шиг. Хан уурганаас нь салгаадах заа. Тэг. Атч одоо тайлхдахгүй утгаар авахгүй бол. Сэтт л ядгийг. Сэтт чуу. Гараа аваач байх. Үгүй. Тэ заваа өндөртэй. Гэхдээ би чи яг тэ хувь заяанд заяатайгаа эвлэрээд жоохон хөвчжсэн. Дүүг яг тэ хоншороо эвлэнэ ганц. Загсны шүл амсуулах байлгүйгээд. За ямар ч гэсэн. Энэ ямар загс вэ? Одоо ямар гэдгээс хэлж байна. Хайр үсэл Ленок Жапак. За одоо энэ гурвал илбэг байгаа юу? хайр үсэл бах та бодвол тий. Хайр үсэл юм шиг байна. Тий. Одоо ямар ч нэг ард үлдсэн хоёр доо нэг загсны шүлтээд очих юм даа. Гэтэ чи бол бүр үнэхээр удсан уу? Цаг бараг цагаад уу яа. Цаахан амарсан биш бүр. Та ч унтаад хөрхраад байх юм. Зүүдлээл байх. За хөрхөрж гин үү? Тий. Туяа ачаалтай байх уу? Энэ хоёр одоо багаараа юмаа зараад байна уу? Юмаа болоодтай байна уу? Туяа хийгээ зүүдэндээ. Нэг загстай хат болох уу? За нэг нь ямар ч байсан хоёлаа ингэх үү? Ахын наатар чи гоё шүл хийгээд өгөх үү? Тэхүү. Тий. Сайхан сонио олж байгаад утчих юм уу? Гал дээр. Утах уу сайхан тий? Гал дээр. Туглаган цаас байгаа юм биш тий? Туглаган цаасаар би ч одоо. За энэ гараа За угаач. нэг ямар ч хаосонгүй. Хангаа дэлхий бас хишгэ хайрлалаа. За өнөөдөр бол бид нэг баг болцсон яваа. А гэхдээ ямар ч очиж байгаад нөгөө багийнхаа гишүүнтэй бас зөвлөлдөө тий. Энийг одоо зарж борлуулах уу? За эсвэл энэ хэдтэй сайхан шүл хийгээд өгчихөө. За эддэг дээрээ толвол би бол сонин дорогод утцсан дээр явах гэж бодож байна. Утаг бол одоо хүүгээл гисэн юм уу да. Нямбахыг бол одоо бай гэж намайг бол welcome гэж их шиг байна. Туяа бол божигнуулаа ичж гэнэ. Үгүй би дотрын салбар юм биш. Ой дотор гүзээний салбар дотрын салбар гэсэн. Оо зөө. Баста гүзээгээ бариад авахаараа баярлалаа. Ирээд алдаад гүйж таваад тавьяач. Бид хоёр яг нэг явсан ажил амжилттай. Оо энэ ямар загсан юм? Энэ одоо Нэрийг наад чи өөрөө мэдэхгүй юм байна уу?
Ямар ч нэг цаг нас үлдчихэж нэг зах стайл болж ирлээ. Манайх загстай эцтэй. Гүй би сүлрүүг унтчих чана. Тэгсээр нэ орчиж байна уу? Болдгийм байна. Наач хэмэртэй юм байна уу? Сонирхолтой юм уу? Хүн хичээвэл болдгийм байна. Нямбаха. Би бол нэг юм ингээ ойлголоо. Хүн хичээгээд ч бас болдгоо юм байна. Маха сайхан эвтэй найрамдалтай хоёр байна. Тэгээ тэдрээгээ өөрсдөө яаж боловсруул цааш нь яаж дэлгэрүүлэхээ баг нь өөртөө очроо болёо гэж. Гүзээгийн чанаа ичмээр санагдаад их. Яа ядраа. Ерөнхий ивент тэтгэгч гэр бүлийн сонголт Улаанбаатар гурил. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч PC Mall, Сахим технологи, цахилгаан барааны их дэлгүүр. United Diamond ихүүд компани нь Япон улсын Лук болон Healthy One компани Монгол улс дахь аль биесний төлөөлөгч бөгөөд GMP батламжтай Монгол улсын идэвхжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан 20 гаруй төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг Япон улс дахь хүнээр монголчуудаа санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягнаас аваарай. Ерөнхий ивент тэтгэгч ходоодон тустай Аливтай Алена. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Одоо тэгээд авсан юм байгаа юм. Байхгүй л та бэлэн шамдаа мөрөнд ч бэлэн байхгүй төврөө ороод байж болно. Одоо энэ айлч 2 өдрөстөө олгоочлаа. Тэгээ чинь ингээд хараа бид дүрийг байг камер дагаад байхаар чинь тэг янз бүрийн худалдаа авалт хийж болохгүй байхгүй. Тэгээ одоо яах вэ? Тэгээ туйлын их талархснаа илэрхийлэл эргээд одоо буцаад ирэхэд болох шиг. За одоо байхгүй юм яах вэ? Бэлэн мөнгө байна уу? Энэ хоёр хүүхдэд нь 20 мөнгө авах. Бэлэн мөнгө байх шүү дээ. 20 мөнгө бэлэн мөнгө байх. Би үгүй заяа. Тэгээ хоёр хүүхдэд нь тэг. Яг хөдөлгөтөө өгч тий. Тэгээ. Над сануулаарай. Би одоо хөдлөө өгч. Манайд бас бэлэн мөнгө байгаа дөө. Тэсэлтэй албаны мөнгө. Тэгээ албаныхаа мөнгнээс. Үгүй над албан бус мөнгө байна. Яагаачгүй. Энэгээр зүгээр жижигхэн мини яриа боллоо. Хэдий сайхан сэтгэлээр хонь өгсөн ч хүнээс юм авчгаад хоосон байж болохгүй. Монголчууд аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ гэлцдэг. Харин манай оролцогчид энэ үед хоорондоо бодол санаагаа ийн хуваалцаж байна. Үйлдвэрийн аргаар өнгөлсөн будаа учраас угаахгүйгээр шууд хийлээ. За гиз дотрын шүлэнд олстой нэр будаа хаяхад л тэгэл кино үзтээ. Өнөр олстой гоё байна. За энэ ядгал юм. За ингээ. Ахад нэмчүүл. Та бараг болчихно доо. За хиндүү явуулах юм шиг лээ. Ястай янз юм шүү. Гэхдээ яг ер нь цус уушиг хоёрын л эхэлж хүрдэг. Дараа нь уушиг нь хүрэхгүй бол уушигч над шиг царайтай болоорой гэдэг гисэн. Тэгээд усандаа дараа нь хүрчин. За ходоодоо идэхдээ хоёулахнаа болоосоо хониндоо явахдаа хориулаа болоосоо гэж үг байна да. Тоя маань уушиг амсаг байгаа юм. Амсаагүй. Дунд нь яс хаяал жижиг хуваахал юм бол эвгүй чинь яг бид дөрөв тэгж байгаа зү. Ингээл дөрүүлээ байхаараа бүх юм эвтэн болцоо шүү дээ. Ингээл маневрлал ингээл хоёр нь хуваангууд нэг сонир болцоо. Дундуур нэг хүн орж ирээд байг ясаастай. Арай унтахтаа орж ирэнгүүтээ нөгөө тийш харж унтаж мод. Унтахтаа хүртэл нөгөө тийш харж. Тэгээ ерөөсөө над руу өрөөндөө ерөөсөө орж ирэхгүй ингээд гаш татсан байрыг өрөөргөө л явчихад байгаа юм гэдэг. Дандаа эннийхээ ингээл хөлд ингээл сууж идэв. Одоо энэ дөрөв бүр түрүү өөр баг болох бүр илгийн болсон уу? Бүр алдчих юм байна тий. Шил нь яаж халаад байна. болоогүй тий. Будаа ийцэн. Будаанаас өмнө амсахгүй байна. За би солгоо хүн шүү уучлаарай. Уучлж шүү. Айгуу гоё. Ястай юу?
хондоо явахдаа хоёулахнаа болоосаа. Ингээд хоёулахнаа ч юм уу. Ходоод байхдаа хориулаа болоосаа гэж энэ багийнхныгаа урьжээ. Дурлаачин багийнхныгаа. Одоо бидний ард бол өчнөө олон залуучууд ажиллаж байгаа. Хэдүүлээ байгаа шинэ хоньны хамсаад цуг суугаад уучвал яаж. Шил уугаад назараад багш гэнэ үү. Жоо ядарч ийснэ яг шил уугаад ядаргаа тайлбарлаад байгаа юм. Энд ч одоо миний хоёр дахь байхгүй, хоёр дахь аяга. Тэгээд түрүүнээс хойш нэг юм назараад байгаа юм уу? Нэрээ UB Rice-ийн будаа чи хоол нэг амтар болдог гэсэн шин. Гоё амтаа байсан. Будаанаас илүү сайхан будаа байна. Өшөлч хэсэг сайхан. Гоё юм. Янд. Дахиад нэг яачвал арайч бас урцчих юм болов. Нөгөө хэдийгээ байхгүйгээр бас нэг 1000 дахь мөнгө олчиход айлын хаалга зөхгүй зогсож байна. Нэг айл майл харж агаад гуйж агаад 1000 төгрөг 2000 төгрөг байсан ч гэсэн гуйж агаад ажил хийе гэж бодоод ингээд цэгэр сумын хашаагаар ингээ хараа явж ирсэн нэг айл хаглах түлээ зөндөө их харагдлаа. Тэгээд гуугаад үзье. Танаа түлээг хаглаад өгё гэд би өрчээ. Чи минь хаглаа. Тэг хамгийн гол нь нөгөө телевизээс явж гин гэдгээ хэлэхгүй. Нэвтрүүлэгт орж гин гэдгээ хэлэхгүй. Тэгэхээр загнуулчих магадгүй. Үгүй солиороо хөөгдчих магадгүй. Одоо тэгэл амар том сорилт юм да. Тий, хайр тэр нэг цаана. Заачих уу? Хүн байна уу? Нохоогоо хорё. Нохоогоо хорё. Хөө гараад ир. Сайн байна уу та? Сайн байна уу хаа? Аха танаас юм гуйх гээд асуух гээд. Юм асуух гээд хаа танааша гараад ирч болох уу? Аха бид хоёр хүүтэй. Мэдлээ таах. Тий сайн байна уу та? Тий сайхан намарч байна хаа. За. Нохоноос яагаад орч чаддгүй. За. Юу бид хоёр нөгөө нэг Архангай аймаг Цэцэрлэг сумын Цэнхэр суманд нэг хэд хоног амьдрах гэж ирсэн байхгүй юу? Тэгээд юу ч хамаагүй хийж нэг 5-10 цаас олох гол яваад байгаа юм. Тэгээд танаа хашааны хажуугаар ирсэн чи хаалга түлээ их харна. Та хэдэн төгрөгчөөсөө хамаагүй битээ төгрөгч болсон. Тэгээд түлээг нь хагалж өгөөд хүнээс ямарчсан зүгээр мөнгө чаддгаараа янз янз юм хийгээ яваа юм. Тэгээд та түлээг нь хагалж өгөөд та нэг хэдэн төгрөг хүүхдүүд хагалж байгаа нэг. Одоо хүүхдүүд байна. Тийм үү. Сургуулийн хүүхдүүд. Хүүхдүүдийг өөрсдөө ажил хийх гэсэн. Ингэж сурахгүй юм биш үү. Тэгээд авгаасаа зөндөөл байж байгаа. Жохон ч гэсэн хаглаад нэг 500 төгрөг байсан ч гэсэн ахаа хамаагүй. Их баг нь хамаагүй ахаа. Тийм ингээ өөрхөө бас нэг жоох юм ч гэсэн ганц ундаа ч гэсэн усчлалт авч явахгүй. Аваад байгаа юм шиг. Гүүштэй хаа. Яг би хүүхдэд За баярлалаа. Сайн байна уу? Сайн байна гэх. Юм асуух гэсэн ихчээ гараад ирэх боломж байгаа болоо. Юм асуух гэсэн ихчээ. Сайн байна уу ихчээ? Сайхан намарч байна та. Зүгээр. Ихчээ би юм гоох гэдэг бит хоёр. Энд нэг хэд хоног амьдрах гэж ирсэн байхгүй. Тэгээ бит хоёр юу ч хамаагүй хийгээд нэг 1000 төгрөгөд 100000 2000 3 ажил хийх гэж яваа байхгүй. Тэгээд хашаанд нь хийх боломжтой ажил байвал бит хоёр туслаад та боломжоор 1000 байсан ч хамаагүй. Тэр чинь яг юу л байна л да. Тэр нь зорилго нь юу юм? Мөнгө л олох гэдэг юм бит хоёр. Тийм зүгээр 1000 төгрөг 2000 төгрөгийн мөнгө олох. Окей тэгээд тийм тэгэл 1000 2000 төгрөг хамаагүй л гэж байгаа юм байна. Гол нь хүнээс их мөнгө бас нэхэд ажил хийхээр муухай ах л та. Тэгээд жооч юм начин тасаалаа тэгээд хэдэн минут яаж тий. Хийх ажилласан ч хамаагүй. Ер нь бол битээд нэг цаг 2 цаг маг бол цагийн маг бол баян ажил цагийн боломж байгаа байхгүй. Гэтэ эхлээ өөрсдөө танилцуулах уу ямар юу лээ? Ер нь бол хотод амьдардаг хоёр ахгүй битээр тэгээд нэг Цэнхэр сум болон Цэцэрлэг сумын ор нэг 10 хоног амьдрах гэж ирсэн. Хэрвээ таныг ингээд зөвшөөрөх юм бол битээр ингээд сайхан өөрсдөө танилцуулаад ингээд ажил байна уу л гэж яваад байгаа юм. Гэтэ нэг амир удаан хугацааны зүйл байна. Цэцэргэн түүх ажил. Тэгэл та. Тэгэл та чи. Ямар гоё юм бэ? Болох юм уу чи? Зөвшөөрөх юм уу та? Гэтэ тийм удаан хугацаагаар та хийж. Тийм зүгээр 30 минут. Тийм их баг байсан ч хамаагүй. Тэгэл та өөрөө битээрт үнэлгээгээр өөрөө мэдээд 1000 төгрөг байсан ч хамаагүй та ингээд. Гэхдээ та ер нь зөвшөөрч гин үү? Ажиллаад хийж юу ажлын мэл заагаад өгчвөл битээр хамаагүй танд төвөг болохгүй юм. За ер нь зөвшөөрчлөө. Нааша. Сайн байна. За ихчээ маш их баярлалаа. Бид хэд ингээд 25 телевизийн ийм 21000 реалити шоу байхгүй юу? Тэгээ энэ удаагийн формат маань орон нутагт ирээд 21000 төгрөгөө өсгөх даалгавартай яваад байгаа. За маш их баярлалаа гэж. Одоо ямар ажил байгаа гэлээ?
чисэргэн төвлөө. Гоё ажил байна. Маш гоё ажил Тийм маш их баярлалаа. Тэгээд гайхаад ирч яагаад юу ямар царлахтай ингээд тэгсээр би бас нэг мөнгө олох гээд байна гэсэн чинь ойлгоод зөвшөөрсөн гэсэн маш их баярлалаа. Тэгээд бид хоёр таны хий гэснийг одоо хийхэд бэлэн байна. Заагаад өгчөөл тий. За тэгвэл ажилдаа орох уу? За тийм. За баярлалаа. Чатарны мод ч аягүй өргөстэй байдаг шүү дээ. Тэгэхээр яаж түүдгийг би бас аягүй боддог байсан байхгүй юу? Гэхдээ шууд зүгээр л гараар л түш. Тэхүү. Хумс аягүй сайн хэрэгтэй тэгээд. Тийм үү. За ойлголоо. За ойлголоо. Шууд ингэ ороод. Тэгээ та сав өгч. Тэгэх нь тий. Энэ хашаагаар орох. Цалингаа тохироогүй. Бид хоёрыг үүнтэйгээ мэдэхгүй байгаа. Аль хэрэг хэмжээтэй төвд. Тийм шүү дээ. Тэгээд бас арай нэг их хугацаанд бас өггүй л үнэ. Ер нь тэгээд төөсийн хэмжээг ирчил үгүй. За тэгээ. Хайлаад ямар гой сонирхолтой. Би энийг аягүй боддог байсан. Чацарг нь аягүй өргөстэй модонд ургадаг. Тэгэхээр түүхэд яаж түүдэм болоо гэж би аягүй боддог байсан юм аа. Тэгэхээр хайлаа дотгошоо ороод энийг авахгүйгээр аяар гой ирчихин чи нааш хараад ирдэ. Хийж байгаа. Йоо ямар гоё юм бэ? Хайлаа ямар гоё ажил дээр ногдчихоо ажилтаа болчихоо. Зах зээлийн хашин чацарга 8,000 байгаа юм байна. 1 кг төв. Тэгч маань 1 кг тутамд 4,000-аар үнэлж цалин олгоё гэсэн. Ямар гоё. Тэгээ 1 кг хүрэх гэж бас амар удан юм чи удан тий. Тийм. За ямар хэлсэн хайлаа. Игч минь одоо төмпөн бариад гараад ирэх. Ямар гоё үнэртэж байна тий. Үзээгүй харин би бүр бодоод гэсэн аахгүй. Байгууллагын гашааны чацаргын хулгай хийж иддэг өсөө 10 жилд. Ажил хийлээ. Гоё тий. Одоо игчийг гарч сав хөтөл нэг 2 3 амруугаа хийжээ. Гэхдээ амар зүг байлаа зогсож тий. Саруугаа чи юу ч мэдээгүй шүү дээ. Чи юм уугаа чинь гэхээр төглөө тийм. Юм уугаа чинь гэхээр юмыг угаагаад өгчэй гэж бодлоо шүү дээ би өөр. Хоёрыг савруугаа нэгийг амрах. Үгүй тэгэх юм бол хайлаа ядаж 1 кг хүргээд 4,000 хүргээд цалингаа авах. Далаад тусал нэмэр гэдэг чинь нэг ширхэгчийг хилд нэг хилд нэмэр болно шүү. Би бас хараад тэр өвс аваалцсан байна. Өвс хүмүүстэй холбоотой ажил байж магадгүй гэж би түрүү шахахтаа бодсон. Юу чи бяцлах байх хэрэгтэй юм шүү дээ. Тийм шүү дээ. Бяцраад. Тэгэхээр нэг навнаа. Авруу яцдаг. Үгүй бяцарчаад байхгүй. Бяцсанаа амгаа гэж наа гэж байна. Навчин ороод байна. Тэг жоохон дүүж байгаа цэвэрлчих юм байна. Навчин. Навчаар том юм чинь аяга юм. Тэгээ хамгийн гол нь нэгээр бөө мөнд навч болохгүй юу няцарчдаг юм байна. Тэгээд өргөс айгүй хатгад юм байна. Юу хумстай бол их зүгээр идэг гэдэг чинь их зүгээр юм байна. Би нөгөө мал дээр гарах гэж байгаа юм чинь ингээд хумсаа хуу хандсан чинь яг хумс мухартаад байна. Хумстай яхан бол тэ хоёр хумсаараа үзүүрээр чимгээд авчих юм байна. Ямар нэгэн өрсөлдөөнд бол хүн тэнэл гэж бодож төрүүлхийг л бодож орно шүү дээ, тийм үст. Өрсөлдөө юм чи. Хин ч ялагдъя гэж бодохгүй шүү дээ. Хэрвээ яг ингээд Одоо танахт яаж баг болоо багууд чи ингээд нэг суманд 2-2-оор явчих жоо. Тий, одоо энэ удаагийн болохоор өөр дугаар хоёулаа хамтдаа ингээд амьдрал бүтээж байгаа хөдөө очихоор нөө нэвтрүүлгээ шинчилж гаргаж байгаа байхгүй тийм. Өмнөх харин үцэлдээ тэгэхээр дахиад одоо нөгөө хоёр өрсөлдөгч юм болохоор бас ингээд суманд явж байгаа гэсэн үг. Ер нь байгаа. Манай сумын чи ер нь манайх ч ой ангитай бас бос цумуудыг бодвол бас айгүй онцлог шүү дээ. Ой ангитай тэгээ дээр нь мэрэгжлийн тал руугаа тийм мэрэгжлийн тал руугаа ч байна бас нөгөө юу ч байна. Сонирхогчд нэгнээс айгүй сурж сонирхдаг. Ер нь байгаа шүү. Одоо чацаргантай бүр нэг айл байгаач бүр амар бүр ингээ байшингаас бүр илүү гарцсан ч айл. Тийм. Манай энэ модны болохоор одоо бараг 10 хэдэн жил 13-4 жил орж байгаа юм. Тэгэл бүгд ажил байна гэж хэлсэн чинь надад бүр амар гоё санагдсан. Би одоо энийг бүр сүултээ нөгөө авч чадхаа байгаад ажилдаа зөвхөн хагасаа бүтэн сэндээ ингээл бусд ажиллаа хийгээд энийг авч чадахгүй. Хоёулангийн таньжлаа л да. Ер нь зурагтаар үзэл хараа. Тэгээ ерөнхийдөө бас дагагч ч байж магадгүй. Туяаг бол бүр илүү сайн таньж байгаа хаа. Та ер нь бол ийм явж байгаа гэдгийг хараад ирсэн үү те? Үгүй шүү дээ. Хараагүй байсан уу? Үгүй. Ерөөсөө би хөдөө орон нутгаар явж байгаа гэдэг бол нэвтрүүлгийн хөрс үзээгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр нэвтрүүлэг цацагдаагүй байгаа л да. Одоо зураг авалтан л явж байгаа. Тийм л ах. Оролцож байгаа гэдгийг бол мэдсэн. Нөө. Тэгвэл та дагдаг байх юм. Тий. Тэр залуу болохоор бүжигчин гэж ойлгосон зөв үү? Дуучин. Дуучин билүү? За. Тэгвэл би бас буруу яач. Нөгөө багт нь байгаа юу? Бүжигчин байгаа юу? Би ч бүжигчин. Нөгөө хоёроо маха эвдэх зур эсрэг багийн хоёр чацарган түүж байна.
Бид орон сууцнд амьдрах нь тухтай гэж боддогч үнэн дээр өөрийн гисэн газартай гэр хороололд амьдрах нь нэг төрлийн тансаг амьдрал юм. Өөрийн өмчн дээр хүссэн мод жимс ногоогоо тарьж хүүхдүүдэд байгальд ойр өсгөх нь юутайч зөөрлөшгүй жаргал билээ. Тэр дундаа чацарга нь бол Монголын хөрсөнд хамгийн сайн зохицдог арчилгаа багтаадлаа асар их ашиг тустай ургамал билээ. С, Е, А витаминаар баялаг, дархлаа дэмжиж ядаргаа тайлдаг шүүс, тос, чанамал, дарс гээд олон төрлөөр ашиглаж болно. Тэгээ нэг хил бараг болчлаа энэ тариагаа тэр. Бид хоёр нэг хоёр хил явах төвцөн баха. Ингээ гараа ингээ гар харж хэлт юм байна. Гар аягүй чилж байна. Тэгээ хоёулаа бид тэр адилхан төвчтэй бараг хил хэлдэг. Хараа. Би бүр түүж дуусчаад бушуухан амруугны хэдийг хэлж шин. Миний ам шар болоогүй. Чи ямар амир юм. Тэгээ одоо хүүдээ хайр. Би ч ерөөс нэг их амсаа гэж дүүнгээ саягаар загтэл ичж байгаа. Би өстө жиг амсаа шүү дээ ёо. Нэг ч гэсэн хувин руугаа хий гэж доо тий. Та бас сайн дүүчжээ. Харин тий хоёлаа бараг. Хоёул ингэж жигнэ. Харин ойролцоо. Гэтэ энэ чинь яг ойролцоо. Гэтэ энэ хувин нүгэндээ гоё. Танга барьдаа. Тийм байна. За баярлалаа. Бараг хил орчим түүчүүл гэж баримжаагаар. Хил бараг илүү юм шүү. Тийм ээ үү? Тийм байна. Ашгүй тийм. Хил нь хэрэг байдгийг мэдэхгүй юм шүү тэр. Тийм. Баримжаагаар нэг хил мэл байгаа бол бараг хил байна. Бараг хил гарна л юм бол гэж ойлголоо. Тийм богино хугацаанд ийм их түүн гэдэг чинь бас тийм байна. амжилт шүү дээ. Харин ер нь ингээд бөөнд бацах биш. Шигшгээр хурд авах. Тийм. Өнөр нь авч хизээж болохгүй юм байна. Хоорондоо бяцраад тий заваарчтай хайр юм болчтой. Тэгээд 5 минут бол жоохон буруутсаа. Тэгээд сүүл рүүгээ яг гоё сураад би яцалахгүй аваад. Тэгээд жижигхэн хомстой байвал зүгээр юм байна. Чиг хомсоор авчих. Нэг нэгээр нь авахаар айгүй удаан байгаа зү тий. За баярлалаа. За ямар л байсан. Одоо хэмжээгээ бол одоо хиллээд үзчихгүй. Тэгээ хил байгаа юм чи. Хүнсний хиллээр л хиллээ. Тэхүү. За хоёр одоо гараа угаачаад цаав. За тэгээ чи баярлалаа. Монгол хүмүүс байна тэгээд идээд гардаа манахаас. Ямар гоё ихчтэй хүрээд ирсэн хоёлаа. За үзхүү. За тэгээ. Сава та хэд орчин байгааг мэдж байгаа тий. За тэгээ багцаалдаа л ячдаг. За. За ингээд гоё харууллаа тийм ээ. Ийм их төсөн. Би энэ чи айгүй олон цаг төвдөж хоёр бол гялзаасан мөн үү? Тэгсэн мөн үү? Тийм ээ. Ингиж энэ чи баг боловч айгүй хөдөлмөр байгаа байхгүй. Хөөе, барагна 2 хил болох ч штэ. Хил 800. Нэг энэ бол хөнгөн юм чи нэг 200 л гэзээ. Тэгэхээр хил 500 төгсөн юм байна. Амжилт. Ямарсан ядаж нэг хилийг төвчгээсэн гэж бодож байсан. Ямарсан тэрийг давуулцсан л шүү. Хил 500 гэдэг чинь 4000 6000. 60000. Одоо тэгээ 6000 төгрөгөө хөө бид хоёр. Тэхэн нэ. Одоо өгнө. Жатрагнаа бас түүлгээд авсандаа их баяртай байна. Ерөөсөө амжихгүй байсан ажилтай. Тэгээ хийлгээд авсандаа бас их баяртай байна. Гэхдээ айгүй богино хугацаанд хоёр бүр айгүй сайн байлаа шүү. Тэр цаг байсан бол хайлаад үл бас аваад хатгадаг тэгээд нэг нэгээр түүдэг учраас бас аривчсан нэг бага чичирд юм байна. Хатгаж матхыг сүүлдээ тоохоо явцсан. Мөнгөн дүнгээ одоо л явсан. За ингээ гинти хоёр жочиндоо ажил хийснийхаа хөлс олгож 6000 төгрөгөө өгөө. Маш хэцүү ажлыг богино хугацаанд айгүй сайн хийж гүйцэтгэлээ. Амжилт хүсье. Баярлалаа. Тэр бас хүлээж авч ажил хийхсэнд маш их баярлалаа. Чи сэтгэлээсээ хүлээж аваад ингээ хүн ойлгоод ингээ шууд хутаж авна гэдэг чинь бас тийм амар биш. Яах болоо гэсэн чинь харцсан нэг ойлгоцсон царайтай харагдаагүй баярлалаа. Тэгээ манай яг энэ айл манд ах ч мань хоёулаа сургуульд ажилладаг юм байна. Тэгээ танаа гэрүүлд бас аз жаргал хамгийн сайн савх нэг. За баярлалаа гэж. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Ходоодны тустай Алифтэй Алена. Та ямар тос хэрэглэдэг вэ? Гэр бүлийнхээ эрүүл хооллолтыг бий холестерин агуулгагүй цэвэр байгалийн гаралтай Олена тоснд даатгадаг. Халуун дулаан уур амьсгал амттай сайхан хоолноос эхэлдэг. Ходоодны тустай Оливтай Олена.
Япон улсад үйлдвэрлэсэн 100% ургамлын гаралтай нүдний хараа сайжруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн нь Белбери Жимс болон бусад 7 төрлийн үнэт нэгдлийн тусламжтай нүдний хүүхэн хараанд шимт хичээл өгснөөр нүд улайх, загтнах, бүрэлзэх, хуурайших, нулимс хойжих шинж тэмдгүүд арилж холын ойрын шөнийн хараа сайжрна. Дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягаар аваарай. Ерөнхий ивент итгэгч амттай сонголт UB Rice. Нэвтрүүлгийн ивент итгэгч дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. За буугаад ирэхэд булга шиг буцаад ирэх бишээ. Буцаад ирэхэд булга шиг дайраад ирэхэд далайн шиг гэдэг ийм сайхан айлаасаа хөдлөх гэж энэ гэрд бол хоол идчихээ юу шавгуураас гараад ирвэ гэж. Манай хөдөөнийхний нэг авах гоё бизнес байна. Олон хүн жишг болоосоо гэд би ер нь онцлоод яриад өгье. Тэгээ ингээд гэр ихнээс нь гуйсан бохгүй юу. Энэ халуун усны аам гэдэг архангаа цэнхрээс урагшаа явгонгууд одоо суураг хайрхан руу явдаг энэ аамд ингээ 2-3 шавгууртай гэртэй ийм газрууд нэрсэр байгаа. Тэгээ хөдөөнийхөө ингээд өдөр тутмын аж ахуйгаа амжуулахын хажуугаар ийм нэг 2-3 цэвэрхэн хөөхөн гоё ингээд дулаахан амандаа ийм шавгуур барьчаад тэгээ жуулчд хэдэн төгрөгөөр мөнгөний аваа хонолцдог байхгүй. Энд чинь ар хангаа чинь бол ер нь баг Монголын Швейцар гэдэг ингээд харахад бол үзэсгэлэнтэй байгаа л да. Ийшээ 100 бол ингээд битүү цовдөг гэж. Үгүй цовдгийг би харсан л та. Тэгээд тэд нар чинь ингээд майхан зайхан бариад майхангүү нэг нь бол хаана онцгуудыг ийгүү оройтсон. Үгүй Монгол дотоодын жуулчид ч гэсэн. Дотоодын хүмүүс ч гэсэн ийм гэр, ийм шавгуур байнугаас сурглаа явж идэг. Тэгээ амжиргаандаа нэмэлцдэг. Ийм мундаг. Юу гэрийн эзэгтэйдээ нэг юм өгч байгаа мартаа явцсан. Гэрийн эзэгтэйдээ энэ нөгөө Ихүүд Diamond компани гарын савн бэлгэж. Ер нь бол гарын савн хэн болгоно л тустай шүү дээ, тийм ээ. За их баярлалаа. Тэгээ биднийг одоо өөрийн үр хөвгүүд хамаатан садан шиг ингэж эрхлүүлж тайлаад ингэ байлгасан. Өөдөө их талархаж байна. Тэгээ нөгөө сая ярьж эхлэхдээ хэлсэн үгээ дахиад хэлье. Дайраад ирэхэд далаа шиг буцаад ирэхэд булга шиг байж, тийм ээ. Одоо ингээ манайха эн чинь бол улаанагийнх гэдэг айл ер нь бол нутгийнхан бол улаан гэж одоо авгаалдыг байлээ. Ер нь бол лууягийнх гэдэг айл лувсан дамп, тийм ээ. Гэдэг айлынх юм байгаа. За бид хоёр одоо явж мөнгөө хөөцөлтлөө. Тэгээ хизээ жимтэй дараа жилийн 100 дахиад ирж ирэх байх. Тэгтээ энэ гэрт бол хоног лээ. Энэ хэд гэдэг нэг хоног. 100 бол олдохгүй. Яг ид зөөчний үеэр бол чи мөрөөдөөд ирэхгүй. Хоногийн хэд тэр захиалгаа аваад тэгэл сонлол хийгээд байгаа. Мөнгөгүй хэлэхгүй байж. Үнэн өсчих юм байгаа. Яг нь нөгөө мөнгнөөс энэ жоо ганц хончвол болдог бид буулгах уу? Буулгах чи тий. Би өөрөө ингэж болчихсон шиг. За. За та эцэгсэн баярлалаа. Ажилтж амжилт. За стак баярлаа. Манай энэ сте эвгүй гараагаас. Энэ сте. Чи ганц хонцсон бол их дэжгүүл юм байна. Мөнгөний нөгөө. Би яваад. Нөгөө мөнгнөөс ч штэ. За их баярлаа. За би юу гэх юм? За энэ юмсан өвчтөд чинь зүг авсан гэж байна. Монгол улсын даяар юу лээ? Даяар дуусагдах дархан стүүжин чин Туяагийн туслах болсондоо баяртай байна. Олноо одоо стүүжин Туяа нэрээр алдарсан энэ хүний жорыг сурч авна гэдэг бол миний одоо цаашдын зам мөр 10 цагаан буйныхаа замаар орлоо гэсэн үг. Энийг яаж хийчих вэ? Юу зүгээр ингэ нэг за энийг яач. Зүгээр ингэ нарийнхан л урт байдаг шүү дээ. Тийм чи сайхан хийгээд ингэ надад заагаад өгөөд. За би хийе. Үзмэ. Урт нарийнхаа. Тэ урт нарийнхаа. Үгүй. Яа. Ингэж би одоо ингэнгүүтээ уртын л хийх гэдэг байна. Ингэж яах вэ ахгүй. Гинэ. Яа нэг иймэрхүү нэг гэдэг шнэ. Тэгээд яах юм? Тэгээд? Тэгэл. За. Амар эртээ утгах байж байгаа. Эртээ. Энд манай нөгөө ноён хангаа ресортын өөрийнх нь тогоочийн утгыг бид нар ашиглаж байна. Маш их баярлалаа хутгаа ашиглуулж байгаа. Тогооч нар гэхдээ хутгаа ер нь хүндөх маш дургүй байдаг л да. Янз юм басан биш. 2 ширхэг шир 1000 төгрөгөөр авсан. Нэг нь 500 өстэй ширхэг дээр хуухаж байгаад. Гүзээ чи ер нь бол хүний одоо нойр булчирхаанд айгуу сайн. Нойр булчирхаан сайн. Тэгэнгүүтлээ сүү оруулна. Нөгөө няралсан эхчүүдэд тийм ээ. Тийм няралсан эхчүүдэд гэсэн үг байхгүй юу? Тэгэл бид хоёр ингээд өнөөдөр хийсэн студийн ингээ зүгээр магадгүй
100 мянга ч юм уу зарах боломжтой л доо. 100-аар зарыг гэж үн тогтоож болно. Гэхдээ хэрэглэгч 100 мянгаар стүүжин авахгүй болвол бит хоёр одоо буруу үн тогтоочлоо гэж үзэн тийм ээ. Тэгээд буулгаад за 50-аар авчих юм бол ингээд нөгөө үн гэдэг чинь уулын төрөөс биш. Яг бид нар ингээд худалдан авахч хоёр хоёулаа сэтгэл ханамжтай үлдэж байгаа тэр харилцаан дээр үн үүсээд байгаа юм тийм учраас туяагийн стүүжин эрэлттэй байна гэдэг чинь 50,000 төгрөгөөр бол зарагдаж болж байна л гэд үзэж байгаа. Тэгэхээр миний дүү бол юу бол луурчин шуналдан одоо юу лээ өөр тийм хүн биш шүү. Тий. Одоо мис ингэ стүүжин үзний хаслаад үйл ажиллагааг эхлэж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол одоо нэлээд хугацаа зарцуулагдах учраас та хэд мэн ер нь бол эртгэншээг бас ингээд амарсан нэр хаа бит хоёрын чинь нөгөө юмаа хийж үлдээд тэгээдсэн чинь өөрийн жор байгаа байхгүй юу янз янзын одоо камерч ер нь харуулчихгүй нууц юмнууд байгаа тэрийг жоохон энд юм жоохон нуухгүй бас болохгүй байгаа юм л да болно шүү дээ би харж болно уу болно өөрөө чи үлдээ чи яхаа угаасаа бандагийн нөгөө аав гомингийн газрын юу идэв штэ нугас илүү. Тийм тэр нууц жор гэж байхгүй гэдэг шиг чинийх бол нууц жор амар их байх юм шиг байна. Тийм учраас харуулахгүй гэж байгаа юм байна тий. За. Нуна. Энд ч одоо миний гол одоо амжираагаа залгуулж байгаа юм ихэд бол ажин шүү дээ. За. Нутгийн хүмүүс стүүжин туяагийн бүтээгдэхүүнийг амталахаар захиалга өгчээ. Энэ удаагийн дугаарын онцлог нь тэд хүсснээрээ сошиал сүлжээг ашиглаж болох юм. Энэ ч тэдэнд захиалагчаа олохоос эхлээд ихээхэн дэм болж байгаа л та. Гэхдээ хувь хүний нууц жор гэдэг тухайн хүний ур чадвар эрдэм байдаг тул нууц хിവэр нь үлдээ дээ. За ингээд юуны төрөнд үзэгчдээ энэ сайхан орой мэндийг хүргэе. Өнөөдөр 21 дээр нэмэх нь 21 реалити шоу нэвтрүүлгийн маань оролцогч нар маань Архангай аймгийн Цэнхэр сумандаа ирээд зураг авалтанд оролцоод маш амжилттайгаар бид бүхэн нэвтрүүлгээ даван туулаад өнөөдөр энд хамтдаа энэ сайхан цаг мөчид сууж байна. Түүдэг галын дэргэд ингээд сууна гэдэг чинь бас их жаргал юм аа тохиолдлоо. Нэг осны бас жаргал байгаа. Тэгээ өнөөдөр бас бид бүхэн чинь анх ирсэн өдрөөсөө эхлээд малчин ахуй дээр очоод малчин түмэнтэйгээ уулзаад өнөөдөр монголчуудын ахуй амьдрал ямар байгаа гэдээ маш олон зүйлтэй танилцлаа. Заримд нь шантармаар үе байсан байх, заримд нь шинэ зүйлийг мэдээд ямар гоё юм бэ? Ахаад би хичээх хэрэгтэй юм байна гэдэг тийм урам зоригийг бас мэдрүүлсэн ийм цаг хугацаа өнгөрсөн байх гэж бодож байна. Бүхэл бүтэн нэг хон гэдэг бол өнөөдөр зах зээлийнхаа үнэлгээгээр маш өндөр өртөгтэй. За энийг 2 хуваагаад өрөөлтөд авлаа. За танаа баг хаа гуяар нь сүүлийн хүртэл голоор нь хуваагаад авсан шүү дээ манай хоёр ч. Тэгэхээр цаашдын төлөвлөгөө яг юу вэ? За ер нь бол аль боломж болцоогоор бид чи мөнгө олоход эрүүх хэрэг хичээж байгаа. За эхний 2 өдөр бол сүү цагаан эдэгээр дагнж 8 арилжаа хийсэн. За одоо бол махтай холбоотой 8 арилжаа хийх болчиход байна. Тэгэл уулзахаараа амар нөө хилцэн зэлцнээр яваад байж болохгүй ш бас тий. Тэгэхээр араа бодоод байгаа байхгүй юу? Тэгэл хилцэж зихэлзэл яваад байгаа юм шүү дээ. Тий. Ер нь тий тустай явахдаа дотроо тэгж бодоод байгаа байхгүй. Ингээл уулзахаараа тоя анантай гэдэг. Өөрөө ихчээгээл тэгж аваад дээ ч. Хөгжөө юмсанд Нямбах би тэд нэвтрүүлгийн багтаа үүдэн зөксөсөн чи хардуур гахтаа хэллээ шүү дээ. За юун гарав да. Амар зөөлхө хэлж гарчиж илээ шүү дээ. Шинэ туяатай өнөөдөр л таарж байгаа юм шүү дээ. Чиний бодлоор тэгээд амьдрал байна уу? Чи яг өөрөө бидрийг бодох нь яг тэр малаас гарсан түүхий дээр одоо бүтээгдэхүүн боловсруулж амьдраад байгаа юм шүү дээ, тий. Тэгэхээр одоо туяагийн бодол санаа их сонирн байна шүү дээ, тий. Мэдээж амьдрал байна. Тэгэл юмхмаа тэгэл юм хийгээл амьдрч штэ. Бас хурсандээ сансандаа хурж сарвааснаа авна гэдэг шиг магадгүй илүү том юмыг хүсэж зорж байгаа хүмүүс ч бас байгаа байх л та. Тэгэхээр яг энэ сум орон нутагт амьдрахад ер нь амьдралын зорилго нь яг ямар байгаад ямар хүмүүс яг энд ингээд амьдрал илүү зохимжтой юм шиг. Би өөрийг хаагаад байна уу? Өөрийг хаагаад байна. Баг насны хүүхэдтэй тэднийг нэг эрүүл саруул ядаж нэг эрүүл саруул одоо нэг ядаж нэг хатгаа болгочихгүй ханиатай одоо битүү имээр л өгчөж штэ одоо хотод амьдарч байгаа хүмүүс тэгэхээр битүү өвчтэй уушиг автгалгаа гээл те тэр чинь ингээ яваандаа цааштай маш их өвчний одоо суур болж гин тэгээд эмэнд өрөөсө баруун солгоог мөнгө өгж гин одоо айл болгонд оронгууд чихрийн тавг биш эмний тавг шиг л одоо айл болгоны манай гэрийн ширээн дээр хүртэл ингээл битүүл эм байж байгаа өрөөс айл болгон
Тэгээ антибиотик эмнүүд чи ямар амар үнэтэй байдаг вүлээ те. Тэгэхээр нэгдүгээрт эрүүл агаарт үр хөвгтүүдээ гоё эрүүл саруул өсгөх боломжтой юм байна гэдгийг би хамгийн түрүүнд харсан. Би та надад нэг 5 шүү мал аваад гаргачих. Би өвлийн чи чинь батаараа. Тэгэл яг манай малд өгөхөд хоёлгүй. Гүг. Гү танаа яг манай мал зуданд яваад ерөөсөө танаа мал яхаараа над дээр байдгийг. Би танаа малыг авахгүй. Би танаа үнчийн эсхийгч би тэжээхгүй. Гэхдээ сая мал өгөөд гаргачих гэчээд одоо юу яриа. За бас тийм ээ. Сайн дурын үндсэн дээр бэлгэлгээд байгаа юм шүү. Бэлгэл тэгээ би жилийн чи чинь даа. Тийм хөвдөд бодтой хүн яа. Тэгээ мал өгөх юм бол яг мал дээр гарах юм уу? Гарыг. Батуу. Шууд гарыг. За энэ загсаар бол одоо олон төрлийн хоол хийж байна. Шүл хийж байна. За одоо хоцорон газарт бол доконд сайхан амтлаа шарж байна. Бид нэр одоо яг энэ сайхан ил гал тойроо сууж байгаа болохоор бид энэ загсаа та нарт гоё ингээд давслаад амтлаад одоо энэ ил гал дээр сайхан одоо утаж болгосон гэх юм уу те. Ил гал дээр утаж болгосон загс өгөх гэж байна. Нормонд болчих. Мөнгөлөг цаастай болохоор нурманд болсон загсал гэх баг. Тийм байна. Тэгсэн байна. Хажуугаар нь лимон энтер байгаа юу? Тийм тансаг. Тийм тансаг юмд одоо мөнгөө одоогор үрээгүй байна. За манайхан ер нь нэлээд л өөрсдийнхөө хэмжээнд хичээж штэ тий. Тэгэхээр яг одоогийн байдлаар хэн илүү амжилттай их мөнгөө одоо өсгөж чадсан байна гэж бодож байна. Гэхдээ ер нь бол жоохон тагнуулын үйл ажиллагаа явсан. Тэгээд манай эсрэг баг гэхдээ бит хоёроос их мөнгөтэй байгаа юм шиг байлээ. Судалгаа хийж болно. Манайх нэгэнд дийлдэхээс өнгөрсөн баг. За танайх бол яг ч илүү илээ. 42-т ирсэн шүү дээ. Тэгээ 21-ийн 5 тэгтэй. Үгүй хийж байгаа ажил нь явж байгаа цаг нь юм зарж байгаа цаг маа юм шөнө оройн цагаар орж ирдэг. Дандаа шөнө оройн цагаар орж ирээд тэгэхээр яа энэ хоёр үүр төрөөр орж ирээд байгаа байхгүй. Чи шөнө орой болсон мөнгөө өрөөд яваад байгаа ч юм. Тийм шүү дээ. Карк марк орж мараа явсан чи мэдгүй шүү дээ. Чи үрхгүй. Баяж нэвтрүүлэгт юу гэж үрээд. Танаатай ялгаатлаа хүлээсэн гэсэн үг үү? Хүлээгүй хүлдээ. Яг зүгээр доктор гэж бодоод байгаа юм. Мэдээж зэрэг ялагдахгүй хичээн. Гэхдээ энэ хоёр арай илүү мөнгөтэй байгаа юм шиг санагдаад байна. Тэдэр төрж ийн Ер нь зүгээр их хартай усууд ч дээ. Тэгээд айлыг бол хардж штэ арай их мөнгөтэй байгаа бох гэдэг. Танаа баг юу гэж бодож байна? Юу гэж бодож байна? Манайх угаасаа 21-аар 5 тэг. Одоогор цуглуулсан байна. 210 мянга биш үү? 2 сая нэг зүйл биш вэ л үү? Харин тийм. Би бараг тэр талдаа ойрхон байгаараа шарсан дээр юм бэ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Ходоодон тустай Алифтэй Алена. You'll be right. Avşaltsada you'll be right. Mini dorta you'll be right. Berlin unurta you'll be right. Bitni dorta you'll be right. Hamşirkte you'll be right. Avşaltsada you'll be right. Mini dorta you'll be right. Berlin unurta you'll be right. Right. Mini dorta you'll be right. Berlin unurta you'll be right. Bitni dorta you'll be right. Day chocolate. Summer day chocolate. Ampeturlen chocolate. Big stofta, cheese stofta, tomorrow. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч PC Mall, Сахим технологи, цахилгаан барааны их дэлгүүр. Үгүй саяхан нөгөө манайхан чи ингээ нээлттэй пэйж хуудасаараа бичлэг оруулаад байгаа штэ. Та ч одоо өрөөндөө энэ туяагаа оруулахгүй төгжиж мөгжээд байгаа юм шүү. Тоёр хоорондоо айгүй эвгүй байгаа юм шүү. Би туяа тэгэхэд амар гомдсон. Яачаа? Үнэхээр хаалга гацсан гэдэг туяа байтгаа би энэ хавь бүх хүн мэдчихэхэд сошиал дээр тэгээд ийм байж болохгүй ингээд хүмүүс аа буруугаар ойлгоод эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ хөөх миний манай багш ингээ хүн биш гээд тийм амар бас өрсөлдөж олон. Тэгтээ хүнийг тэгж гүтгэж болохгүй. Үгүй би тэгтээ надад бол амар муухай байсан шүү. Юу яасан штэ. Би өөрөө ч их төвцөн гэж бодсон штэ. Би
хаалга малга гэсэн мэдээгүй шүү дээ. Тэгвэл та анханасаа энэ хүнийг хаалга төгчхэр хүн л гэж бодож исэн юм байна шүү дээ, тийм үү? Тийм шүү дээ. Харин тийм надад Одоо би ч өөр шалгуулах амар шалгах байхгүй шүү. Ягаад тэгэхээр би чинь таныг түүцэн л гэж бодсон шүү. Үгүй тэгээ бодсон байж болно. Дараа нь чи гацж байгаа учраас яана би өөрөө их чиг андуурсан байна. Андуурсан байлаа. Үнээр гацсан байлаа гэж чи комент ч юм уу бодож залруулж болно шүү. Зүгээр л залруулаагүй юм уу? Залруулаагүй. Тэгээд тэгэнгүүт зүгээр л энэ хүнийг ингээ харлуулчих гэд бас ийм муухраар. Яага би ч одоо нэг тийм нэг юм бодсон ч үтэл үрэгч хаалаа төгсөн гээл тэгээд тухайн үед яг стори хийж авч исэн. Одоо чи үрэгч хаалаа онгоолгодгүй. Ингээл ихний өдрөөс эхлээд ийм юм дундорж явах нь хаалга төгчсөн хаалга онгоолохгүй. Үрэгч та ийм мухай байж болохгүй шээ. Ашаа. Амри дэсний талны ир чин тэр арай нэр ёо. За ихчээ тэгвэл буруу яасан бол тэгээд ойлголт төр уучлаарай. Юу юм? Хилцээ юм уу хэрэлдээ юм уу? Хэрэлдээ зүгээр би нөгөө нэг ингээд шууд тэгэж амар ингээд хүний хаалгаж хилцээ юм бэ энэ одоо. Чи яагаад уучлах гэж байна? Энэ хүн чи бас буруу ойлгох хэрэгтэй дээ. Тэр хаалгач яг үнэндээ бол гацсан шүү. Харин тэгээд гол нь гацсан байж байгаа. Гацсан мэдээгүй л хамгийн гол нь. Гол нь дараа нь гацаагүй байсан гэдгийг өшөө гацсан байсан гэдгийг өөрснөө мэдчихээ залруулж болно шүү дээ. Залруулаагүй. Гэтэ чигээрээ хайцсан ашгүй өөрөө их чи ингээд нэр нь харлаа байж гэсэн юм шиг би бол чамаа хизээч тэг муухай бодсон ч тэхгүй. Та хийсэн сторийн дээр бит хоёрыг амар хийгэлсэн юм. Юу гэж хийсэн? Өөш манай багийн өрөөг юу гэсэн гинэ юу юм? Оройгоо тэнийг минь гэсэн гэсэн. Тийм хэлээгүй шүү. Юу илээ л гэсэн. Тэгээд оройгоо тэнийг хэлээ гэж. Зүгээр чи хэдийг ингээ бакмак залуухан малуухан ч гэсэн би миний дурслагаар би бол чамааг өвхий шүү. Ахын чон санаадаа тийм хог барай л дайрна. Ихүүд дайминг компани нойр мелатонин ялгаруулдаг мөртлөө өдөр нь цоглог байлгадаг тийм үйл байхгүй юу? Өдөр нь серотонин ялгаруулад даавар хүний биеэс ялгаруулад тэр даавар нь явсаар байгаад орой 10 цагаас эхлээд мелатонин ялгаруулад үүрийн 7-8 өглөөний 6-7-8 хүртэл үйлчилдэг. Тэгээд ингээ наам унтаад ингээ босхгүй. Энэ хүн чинь бол шүн мөн унтдаггүй тийм стилтэй хүн байнгут нь мөнгө өсгөөд ингээ хоол ундаа ийм ивент тэтгэж байгууллагуудынхаа оролцоотойгоор ингээд илүүг байна гэж бол би бодоогүй юм. Яг хэрвээ тэгээд нэг хуучин өлсдөг шиг ингээд явах юм бол өстой жигэ усууж гүрийж байгаа хаасан нэвтрүүлэг дуусаад хаасан чанар төрнэ гэж бодож илаа. Тэгсэн чи бүр таргалж баргалаа. Тэгсэн чи одоо бүр жин нэмээд ишиж одоо нэг голисэл юм боллоо. Эрдэм намын оройд гарна гэж үгүй үлээ. Ийшөө. За би одоо танаа өрөөг ерөөсөө чэйжлээд авчлаа. Эрдэм намын оройд гарна гэж үгүй үлээ гэсэн чи юу вэ? Би чинь тэгсэн байхгүй. Оройгүй тэнийг үлээ юу вэ? Оройд нь эрдэм нам гарна үлээ юу вэ гэд тэгсэн байхгүй. Тэгсэн тэрэг чил аваачаад танаахыг чийс оройгүй тэнийг баг гэж илээ гэл ингээл ерөөсөө. Ихайлцсан. Намайг жалаачиж байгаа. Оо янз яа. Энэ ч л одоо болж байгаа юм шүү. Минь хараа. Тийм дээ. Тав авчих уу? Өнөөдрийн дулаахан орой бидний нэвтрүүлгийг илүү амттай, илүү чанартай болгож байгаа ивент тэтгэгч байгууллагуудад дурдъя. Монголчуудын өдөр бүрийн амьдралд амт чанарыг хослуулсан Монгол гэр бүлийн хоол бүрийн үндэс ерөнхий ивент тэтгэгч Улаанбаатар гурил. UB Rice цагаан будаа. Ивент тэтгэгч Алена ургамлын тос. Дэлхийн амтыг Монголд Golden Gobi Монгол шоколад. Хөдөөхээр уул усны дундч интернеттэй холбогдох боломжийг бидэнд олгож байгаа гайхамшигт технологи Starlink төхөөрөмж. Аялал, аж ахуй, гинтийн нөхцөл гээд хаанч хэрэглэж болох итгэлтэй түнш Hammer брендийн зөөврийн цахилгаан үүсгүүр. Эрүүл мэндийн салбарт Япон улсын дэвшилтэд бүтээгдэхүүнийг монголчуудад хүргэж буй Ихүүд Diamond компани 21,000 дээр нэмэх нь 21,000 реалити шоу нэвтрүүлгийг үзэгч танд хүргэхэд эдгээр байгууллагуудын итгэл, дэмжлэг, томоохон байр суурийг эзэлж нэвтрүүлгийн нэгэн чухал хэсэг болсон юм шүү. Хэрийн загсан хээгүй дээ. Гоё. Сангина болсон юм. Хэмээн шаргаж байгаа загсан дээруулаа дуу хийх юм шүү дээ. Дуу хийхгүй би загсанд. Янзын болсон байна үү? Илгал дээр шаргацсан. Загсан нэ. Энэ бол үнэхээр байхaltaй болсон байгаа юм. Загсны баг ер нь хурдан болчдөг лөө. Хурдан штэ. Оо чихүү ямар сони юм бэ? Туулган цаас нь гаднаа яагаад чихүү заяа. Дотроо шатцсан биз дээ. Махан шатцсан байна. Хүүд юм аа. Гэтэ гоё болсон байна. Чихүү сэмчтэйгээс амар гоё тий.
Тэгээ та нар ингээд хүн ийм гоё байгаль хишгээ хайрлаж яхад нэг лимон авчих тийм сэтгэлийн чин зориг бол байхгүй ба тийм. Нэг лимонтой нэг Өдөө байгальд ирсэн болохоор байгаагаар л хэлэх гэдэг байхгүй юу? Амсч. Байгалаар нь байгаагаар л хэлэх. Та зүггүй шүү дээ. Би ч одоо огёогоор цагаас өрөөлөд өөр шаруулаад өөрөө ичтэй л тийм. Гоё юм тийм. Оролцож гинөө гэсэн. Йоо ямар гоё юм бэ тийм. За өнөөдөр бол бүгдээрээ хамтдаа ирсэн өдрөөс хойш бас малчин ахуйтай танилцаад яг Монгол гэрт очоод малчтайгаа уулзаад амьдрал ахуй ямар байна гэж маш их мэдэж авлаа. Маргаашнаас эхлээд бол яг жинхэнэ нөгөө бизнесийн ураг ухаанаа уралдуулах өдрүүд эхлэн штэ. Тэр яг тэрэн дээр бодож төлөвлөсөн юу байна? Өрхийн тэргүүнээсээ эхлээд хийлгээд бас эндээс Ирснээс хойш нөгөө малчин айлуудынхаа тусалцаа дэмжлэгээтэйгээр ямар ч байсан эргэлдээ өрөнгөтэй боллоо. Ашигтай хүн үү? Хонтой боллоо. Цагаан эдээ зараад нэг 200 мянган төгрөгтэй боллоо. За маргаашнаас одоо яг энэ мөнгөө өсгөж арвижуулах ураг ухаан бүх юмар шаардна одоо эсрэг багийнхаа хоёр дахь шилхэд маргаашнаас тэмцэл яг жинкнээсээ эхэлнэ. Эхэлдэг ус юм уу? Танах эхэлсэн байсан уу? Манх эхэлсэн ш. Хотоос гараад эхэлсэн ш. Хотоос гараад. Тэгээ маргаашнаас бол яг одоо үнэтэй нүүр тулах гэж байна те. Бид нар нэг ойролцоогоор нэг 100 200 гаруй мянган төгрөгтэй байгаа гэж таамаглаж байгаа өөрсдөө тий баг болгон. Тэгээд төшид тулах одоо энэ төшиг тулгуур буюу малчин айл маань байхгүй бидэнд байгаа юм гэх юм бол Golden Gobi, Aliena, UB Rice, Улаанбаатар гурил ингээл байгаа. Тий ихүүд даймны нэг хэдэн одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн байгаа. Ингээл 100 хэдэн мянган төгрөгтэй яг үнэтэй нүүр тулах гэж байна. Маргаашнаас бол амьдрал бол яг чанга байна. Энэ хүртэл нөгөө малчин айл түшгэлсэн учраас би ингээд бүсгүүгээ гуанз авч ороод бас сүү тээцээ уугаад шинэ гарсан хуушур мөшлөдүүлээ. Сэтгэл зүйн жоохон ингээд бас бэлдсэн. Одоо маргаашнаас сайхан ингээд хэцүүдээ. За баяр хүргэе даа. За баярлалаа ингээд бүгдээрээ хамтдаа ингээд Ар хангаан аймгийнхаа Цэнхэр суманд ирснээс хойш монголчуудын одоо зочломтгой сайхан зан чанарын ачаар хоёр айл бараадаад ингээд үнэхээр хэдэн өдрийг аз жаргалтай сайхан өнгөрөөлөө хүмүүсийн дэмжлэгтэйгээр. За мэдээж миний баярын маань хэлдгээр маргаашнаас эхлээд бид нэр ивент тэтгэгчдийн бүтээгдэхүүнээс өөр зөвлгүүгээр мэдээж эхлэх нэг хэдэн төгрөгтэй болсон. Ямар ч гэсэн 42 мянган төгрөгөө өсгөж чадсан. Ингээд маргаашнаас эхлээд та бүхний өрсөлдөөн бас яг яаж өрнөх вэ гэдгийг бас хамтдаа харъя. Та нар маань ч гэсэн сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байгаарай. Ингээд энэ өдрөөс хойш бол хаалтын дугаар дээр л хамтдаа уулзах юм байна. Ингээд бүгдэнд нь нас адилхан амжилт хүсье. Хоорондоо муудалцахгүй, бас хитрхи хоорондоо сайндахгүй. Тэгээд хоорондоо ерөнхийдөө бол нэг балансыг бариад өрсөлдөөрэй л гэж бас хүсэж байна. За өрсөлдөгч багийнхандаа бас амжилт хүсье. Энд тийм тэгээд үлсэж цангуул ахруугаа тий. Юм мааж өгнө шүү. Дуусгач залгана тэгээд амжилт хүсье. Тэгээд амжилт гэдэг аз биш утган чи яач биш. Танаа багаас хэлэх юм байна уу? За одоо тэгэл бас адилхан өрсөлдөж байгаа юм чинь одоо энэ эсрэг багтаа бас амжилт хүсье. Тэгээ бүгдээрээ маргаашнаас тэгээд аль сайн чадхаараа хичээцгээе. Би өнөөдөр энэ цэцэрлэгийн нэлээд гайгүй том компани захиралтай ярьлаа л да. Тэгээ ингээ хоёлаа нэг жижиг санаан дээр ингээ цуг ажиллаж болох уу. Гэтэ хугацаа нэг тавьчих юм а 4-5 хоногийн дотор би ямар ч байсан идээг нь гаргачлаа. Ингээ сонирх уу гэсэн маргааш уулзъя гэсэн. Надад ингээ 4-5 ажиллах хүч хэрэгтэй байгаа юм билэ. Та хоёр над дээр маргааш ажиллаж болно шүү зэ. За. Цалингийн бол хаагаагүй. Тэгвэл яа ажиллах юм уу? Тэгье. Өнөөдөр оролцогчдод цахим ертөнцөөс үүдэлтэй маргаан үүсгэх бололтой. Туяагийн хэлсэн зарим үг буруу ойлгогдсон үл ойлголцол үүсжээ. Цахим орчинд бидний үг сайн эсвэл муу утгаар бууж болохыг харуулж байгаа нь. Энэ бүхнээс цахим ертөнцөд зөв ойлголцохын ач холбогдлыг сануулж, хариуцлагатай байх ёстой тод жишээ манай оролцогчдын дунд боллоо. За өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Өмнөх дугааруудаа үзэж амжаагүй бол амралтын өдрүүдэд давтан үзэх боломжтой шүү. Шинэ 7 хоногийн 6 дахь дугаараар эргэн уулзцгаая. Тавтаа амраарай үзэгчдээ. Танад одоо ингээ мод чулуу хөрөөлж өгдөг юм уу? Өнө мөний бодж өгдөг юм уу? Хамаагүй 1000-2000 төгрөгөөр надаар хэлчих тийм ажил байхгүй үзгээд. Сайн байна уу? Их хүмүүнд дараа хангачудаа, их хүмүүнд монголчуудаа.
За их чи 8000 төгрөг. Маш их баярлаа. Сайхан боллоорой. Яна 3 л байна. 3 үлдсэн 3-ыг авчих уу? UB-Rice-ыг бол бас мэднэ л дээ. Гэхдээ яг ингэж өдөр дараалан хэрглэж байгаагүй юм байна. Юуны тулд мөнгө олж байгаа вэ? Өөрснийгөө жаргахын тулд мөнгө олж байгаа шүү дээ. Тэгэхээр бас жаргая л та. Шүүсэн өстө бүр янз бүрч. Оо нэраа. Юу.